Үндэсний баглаа хамгааллын их сургуулийн болбоо Одоо яэш өгөөд ер нь бол их сургуультай цаашаа мэдлэгээ дэвшүүлэн сурна гэж бодож байгаа. Миний хувьд бол нөө барилгын мужаан чиглэлээр техникчийн хөтөлбөр дүргсэн байгаа. Тэгээд ер нь бол нөө нэг ингээд жил ихсэх тусан манай мэргэжлийн сонгох тийм шалтгаан болон эрэлт хэрэгцээ айгүй өндөр байгаа. Өөр үнцэн ажилтан гарч байгаа. Механикчаараа төгсөөд одоо төгс механикчаараа сурж байхдаа ороод яасан. Ажил сурсан. Мэдээтэй технологийн фэшн хөтөлбөр төгсөж байгаа. Тэгээд төгсөндөө маш их баяртай байна. 9-р ангид төсөө техник технологийн коллежид орсон. Эхний курс civil graphic design-аар сурсан. Гэхдээ дундуур нь яг IT перс хөтөлбөр шинээр орж ижсэн болохоор манай ангийнхаа ер нь анхны төсөлчтэй. Манай техник технологийн их сургуульд иргэдээ 2 коллежтэй Монгол Гойсон технологийн коллеж, техник технологийн политехник коллеж гээд цагсалбар байдлаар хөгждөг шатлсан боловсролын сургууль байгаа. 1984 онд үүсгэн байгуулагдсан энэ хичээлийн жил 41 дахь хичээлийн жилийн төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулагдж байгаагаар онцлог байна. Тэгээ техник технологийн дээд сургууль маань энэ жил сайдын тушаалаар 6 сарын 5-ны А309 тоо тушаалаар мэрэгжлийн их сургууль болсон ийм сайхан онцлогтой байгаа. Тэгээ энэ жилийн төгсөгчд маань бол техник технологийн дээд сургуулийн отхон төгсөгч нар болж байгаагаар маш их онцлог байгаа. Тэгээ техник технологийн одоо их сургууль маань өөрөө одоо улс их орны бүтээн байгуулалтын талбарт эрэлттэй тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төгсөгч бүр ажлын байртай болдог. Гадаад болон үндэсний хэмжээний томоохон байгууллагуудыг ажлын байраар хангадаг, ажил олгогч ихэнх нь болдог ийм одоо эрэлттэй тэргүүлэх хөтөлбөрөөр төгсдөг ийм сургууль байгаа. Тэгээд энэ сургууль маань цаашдаа одоо их сургууль болж судалгаа, эрдэм шинжилгээ, инновац шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр илүү төлхөө одоо ажиллах бас зорилгыг бол 50 ажилтдаг. Тэгээ цаашдаа сургалтын судалгааны их сургууль болох юм маш томоохон зорилттой байна.